Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Манай Төгөлдөр ТV сувгийн хамгийн анхны нүүр тулсан ярилцлагад Монгол улсаас Америк нэгдсэн улсаас суугаа онц бөгөөд бүрэн эрэхэд элчин сайд ноён Отхон баяр оролцож цаг үеийн асуудлаар тодруулга ярилцлага өглөө. За ингээд та бүхэн мэдж байгаа 6 сарын 21-нд ирэх тусгай үүргийн нислэгийн бэлтгэл ажил гэдэг элчин сайдын яам тэр чигээр маш их завгүй ажиллаж байгаа. За хэдий маш завгүй байгаа боловч манай Төгөлдөр ТV сувгийн үзэгчдийг хүндэтгэж улмаар цаг зав гаргаж бидэнд ярилцлага өгсөн Отхон баяр сайдад нэн төрөнд баярлалснаа илэрхийлье. За ингээд Отхон баяр сайдыг маш завгүй байх үед нь барьж авч энэхүү ярилцлагыг хийсэн. Тийм учраас интернет холболтын хувьд тийм сайнгүй зураг дүрсээ тасалдсан ийм зүйл гарсан бас хүлцэл өчөж байна. За ингээд тал талдаа бас цаг зав бага байсан учраас энэхүү техникийн асуудлыг шийдэх хугацаа байсангүй. Ингээд тухайн үед болсон бичлэгийг та бүхэнд ямар нэгэн засваргүйгээр хүргэж байна. За ингээд юуны өмнө манай өсөлтийг хүлээн авч цаг үеийн асуудлаар ярилцлага өгж байгаанд маш их баярлалаа. За ингээд өнөөдрийн ярилцлагаар гол төлөв COVID-19-ийн нөхцөл байдлын тухай. За нэг ялангуяа 6 сарын 21-нд ирэх гэж байгаа тусгай үүргийн нислэгтэй холбоотой бас зарим асуултанд тодруулга авахыг зорж байгаамаа. За тэгээд юуны өмнө COVID-19-ийн нөхцөл байдал Америк нэгдсэн улсад байгаа монголчуудын дунд чухам ямар байгаа тухай та манай үзэгчдэд бас тооч мэдээлэл өгнө. За та бүхэнд энэ өдрийн амар амгалан ярьцгаая. Америк нэгдсэн улсад бол нийтдээ 30 гаруй мянган монгол иргэд байнга оршин суудаг. За энэ халдвартай өвчин гарснаас хойш бол бас нэлээд олон мянган монгол иргэд ялангуяа түр хугацаагаар сурч байгаа, энд байгаа хамаатан садан дээрээ төр ирсэн гэх мэтийн олон иргэд бол ийм гацсан байдалд ороод байна. Өнөөдрийн байдлаар Америк нэгдсэн улсад үйл ажиллагаа явуулж байгаа 3 дипломатлын газарт нийтдээ 2570 иргэн бодох хэсэлтэд бүртгүүлчихэд байна. Вашингтон суугаа элчсэдиам, Сан Францискод байгаа ерөнхий консулын газар, Нью-Йоркт байгаа байнгын төлөөлөгчийн газарт гээд ийм 2570 хүн бүртгэлтэй байна. Энэ нөхцөл байдал эхэлснээс хойш бол Монгол улс бас иргэдээ бусад улсуудаас татж эхэлсэн гэдгийг та бүхэн мэдж байгаа. За ингээд бол Франкфуртаар дамжин нисэн нислэг, Истанбулаар дамжин нисэн нислэг, Сеулаар дамжин нисэн нислэг гэд өнөөдрийн байдлаар бол бидний 300 орчим иргэн бол нутаг бутсан байна гэж ингэж тооцож байгаа. За энэ 300 дотор би 17-нд Сеулээр нисгэж байгаа дамжин өнгөрөх нислэгийг бас оруулж тооцож байгаа. Тэнд бол зөвхөн Вашингтон суугаа элчсэдийн яамд бол 110 гаруй нэрс ирсэн байж байгаа. За Чикагод хэд ирсэн, Сан Францискод, Нью-Йоркт хэд ирснийг бол би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нийтдээ нийлбэр дүнгээ гарахад бол 300-д иргэн буцаж байна гэж бид нэр ингэж үзэж байгаа. Энэ сарын 21-нд хоёр улсын харилцааны түүхэнд анх удаага шууд нислэг байгуулагдаж байгаа. Шууд нислэг бол захиалгын хэлбэрээр явж байгаа. Монгол улсын засгийн газраас Америк нэгдсэн улсын засгийн газарт бас хандаж энэ COVID-19-тэй холбоотой энэ халдвартай холбоотой нөхцөл байдал хэмжлэг болгож 61 удаагийн хэвлэл хандивлах болсон энэ утсыг энэ нислэгээр тээж авчрах ёстой. За ингээд буцахтаа бол бас 250 орчим монгол иргэн авч буцснаа гэсэн ийм оролцоотойгоор ажиллаж байна. Өмнө бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Хоёр орны хооронд агаарын тээврийг хийж орлоо. Өнөөдрийн байдлаар бүх техникийн зөвшөөрлүүд нь авч гүйцэгдээгүй байна. Гэхдээ бол 21-ний нислэгээс өмнө бол бид аваад гүйцээчнэ гэж бодож байна. За энэ бол анх удаага хоёр орны хооронд зохиож байгаа нислэг болж байгаагаар шууд нислэг болж байгаагаар их онцлогтой үйл болж байгаамаа. Хоёулаа буцаад түрүүчийн ярьсан сэдвэрийг төр очиодох. Америк нэгдсэн улсад байгаа монголчуудаас COVID-19-ийн тохиолдол яг хэд бүртгэгдсэн байна вэ? Сүүлийн 2 хоног Facebook-аар Чикагод коронавирусээр нас орсон гэдэг ийм мэдээлэл яваад байна. Энэ талаар танаа элчин сайдын яамд ямар мэдээлэл байна? За өвчлсөн тохиолдлуудад бол бидэнд өөрсдөө мэдэгдсэн цөөхөн тохиолдлууд бол байгаа. Нас орсон тохиолдлууд бидэнд одоогоор мэдэгдээгүй байна. Нэг нас орсон тохиолдол бол Монгол хүн байна лээ. Гэхдээ Америкийн нэгдсэн улсын иргэн болцсон хүн байна лээ. Тийм учраас бид нэр Монгол иргэдийн тоонд бүртгэж аваагүй. Facebook-оор явж байгаа мэдээллүүд бид харсан.
Гэхдээ элч сайдын яамны мэдээлэл бол мэдээж фэйсбүүкээр юм уу хамаатан садны яриа амаар нь байж болохгүй нас орсон гэрчлэгээ гараад нас орсон гэрчлэгээн дээр өвчний нас орсон шалтгааныг тодорхойлсон үндслийг харж ийж бид нэр энд бүртгэлтэй авнаа. Тийм учраас одоогор бол бид нарт тийм одоо ирээгүй за тэр хүн нас ороод удаагүй байгаа учраас задлан шинжилгээ хийгээгүй байгаа хаа гэж бид нэр ойлгож байгаа. Ер нь COVID-19-ийн тохиолдлыг ямар арга замаар элчин сайдын яам олж авдаг юм бэ? Америк нэгдсэн улсаас аль бие усаар мэдээлдэг тийм их сурвалж байна уу? Үгүй бол одоо та бүхэн иргэдийн өөрсдийнх нь мэдээлэлээр үндэслэж энэхүү одоо тоо баримтыг гаргадаг юм уу? Манай иргэд мэдж байгаа бах эднийх бол хувийн нууцыг хуулиар хамгаалсан ийм улс. Тийм учраас тухайн иргэн өөрөө өгье гэж одоо хүсэл гаргаагүй бол тэр хүний хувийн мэдээлэл за тэр дундаа эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг бол хөндлөнгийн байгууллагт гаргаж өгөхийг хориглодог. Тийм учраас бидэнд байгаа мэдээлэл бол зөвхөн одоо иргэдийн өөрсдөө сайн дураараа мэдээлсэн мэдээлэлээр үндэслэж байгаа болохоос биш Америк нэгдсэн улсын талаас бол бид нэр талбайсаар тэгж мэдээлэл өгдөггүй бүх боломжгүй байдаг гэдгийг бас иргэд ойлгож байгаа байх гэж бодож байна. Ковидын тухай мэдээлэлээр бол Америкийн тал иргэн шил заадаггүй. Одоо нас орсон хүмүүсийн тухай мэдээлэлээр бол иргэн шил заадаггүй зөвхөн одоо яс үндэс бүлэг заадаг. Тэн дотор Монгол гэсэн англи байдаггүй. Азийн хүн гэсэн англи одоо байдгаа гэдэг бас хэлдэг байна. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Одоо хоёулаа буцаад нөгөө тусгай оргийн нислэг рүү шилжиж да. За ингээд хүмүүсийн зүгээс ирж байгаа хамгийн их асуулт бол одоо энэ тусгай оргийн 23-нд буцах нислэгээр буцах хүмүүсийн нэрс тодорхой болсон уу? Болсон бол хизээ яаж бүртгүүлсэн хүмүүсийг ямар шалгуураар одоо энэ нислэгээр буцаах гэж байна вэ гэдэг асуултыг хүмүүс одоо хамгийн их асууж байгаа юм л да. За энэ талаар иргэдээс нэлээдгүй хомдол ирж байгаа. Би бас энд одоо буцах хүсэлт яаж бүртгэж байгаа за нислэг суух суудал яаж олж байгаа талааргүй болохгүй. Буцах хүсэлтийг бол эцсийн яам бүртгэж авч байгаа. Манай Сан Францискод байгаа ерөнхий консулын газар, Нью-Йоркт байгаа байнгын төлөөлөгчийн газар өөрсдийнхөө харьяаллын дагуу мужуудын иргэдийг бүртгэж авч байгаа. За тэгээд энэ бүртгэж авсан хүсэлтээр бид тухайн иргэний одоо өвчтэй өвчний малгай энэ бүх дагалдах материалыг улсын онцгой комиссд хөрвүүлж байгаа. Би түрүү хэлсэн 2500 гаруй хүн байна гэж. Энэ хүмүүсийн материал бол улсын онцгой комиссд орчсон байна. Тэндээс харин онгоцон цуг суудлыг бол улсын онцгой комиссийн ажлын хэсэг шийддэг. За энэнийг элч сайдын яам шийдэхгүй байгаа яагаад шийдэхгүй байгаа юм гэсэн асуулт иргэдийн дунд их гарч байна. Тэгэхээр Америк төвд 5 төлөвлөгчийн газар байгаа. Нэг ерөнхий консулын газар байгаа, нэг байнгын төлөвлөгчийн газар байгаа, Оттава, Вашингтон, Гаван гэдэг 3 элч сайдын яам байгаа. Тавуула одоо хүсэлтийн жагсаалттай сууж байгаа. Тэгээ хэн нэгэн тэрийг шийдэж болохгүй учраас энийг Улаанбаатарт шийдэх юм аа. Мэдээж 2500 одоо хүсэлтээс онгоцман бол 250-ыг л авна шүү дээ. Суудлын тоон тийм чинь. Тэгэхээр хүн болгон багтаж чадахгүй байгаа нь ойлгомжтой. Энтэй холбоотой гомдлууд бол бас ирж байгаа. За иргэдийн гомдлыг бол бид нэр бас улсын онцгой комиссд явуулж байгаа. Тавьж байгаа хүсэлтийн дагуу явуулж байгаа. Гэхдээ одоо шийдвэр нь тэнд гарч байгаа учраас бидэнд одоо шийдвэр гаргах боломжгүй хүмүүс бас хандаж асар их хүсэлт ирж байна. Энийг бас тэр холбогдох газартаа л тавьбар зүйтэй гэж би бас хэлэх гэсэн юм аа. Одоо эндээс 23-нд буцах нислэгийн билетийн үнэ одоо тогтсон байгаа юу? Хүмүүс одоо фэйсбүүкээр $3000 орчим төлбөртэй байна гэдэг бас юм яриа яваад байна. Энэ тал дээр танд ямар мэдээлэл байна? Нэгдүгээр нислэх хүмүүсийн нэрс ирээгүй байна. Билетний үнэ гэж юм ирээгүй байна. Би түрүү хэлсэн техникийн зөвшөөрлүүдээ авч гүйцээгүй байгаа гэж. Тэгэхээр техникийн зөвшөөрлүүдээ авч гүйцэжээж энэ асуудлууд тодорхой байх. Нэг зүйл бол тодорхой байгаа. Энэ бол алсын нислэг анхудаага Монгол улсаас Америк төв рүү нисэж байгаа зорчигч тээврийн нислэг. Тийм учраас мятаас бидэнд мэдэгдэхтэй бол нэг хүн 20 кг-ийн нэг л ачаатай явнаа. Гар ачаа 5 кг-аас дээш байхгүй гэдэг мятын баригддаг одоо
шалгуурыг баримтлана гэдгийг бол мэдэгдсэн байж байгаа. Бид нар энэ нислэгтэй холбоотой бусад мэдээллүүдийг бол МЯАТ-тай одоо хамтарч ажиллаад авчийн бид ажлын хэсэг байгуулсан. Тэгээд энэ одоо нэрс ирэхээр зэрэг бид одоо иргэдэд зориулаад бүх одоо холбогдох лавлгаагаа тавина. Нислэг 21-ний өглөө Сиэтл буун 23-ны өглөө үүрээр Сиэтлаас ниснэ. Тийм учраас иргэд бол 22-ны орой гэхэд Сиэтлд очсон байхыг бол би зөвлөх байна. 23-ны өглөө 5 цаг 10 минутанд одоо ниснэ гэдгийг бас хэлье гэж ингэж бодож байна. Дараагийн асуулт хүмүүсийг асууж байна л да. Одоо Эчин сайдын яам дээр бүртгүүлсэн байгаа боловч хариу ерөөсөө өгөхгүй байна гэдэг мэдээлэл их явж байна. Өвчтөе хүмүүс байгаа гэж байна, хаалгаанд орсон хүмүүс байгаа гэж байна. Тэгээд эчин сайдын яамд бүртгүүлсэн боловч холбогдохгүй байна гэдэг ийм гомдол их яваад байх юм аа. Ямар дарга зурмаар буцаж мэдээлдэг юм бэ? Хэдэн хүнд одоо буцаж мэдээлсэн байгаа вэ? Энэ талаар мэдээлэл байна уу? Мэдээж хэрэг нислэгт орохоор нэр нэрсэн хүмүүс рүү бол таны нэр ичжээ. Та одоо ингэж яваарай гэдэг бид нар буцааж мэдээлж байгаа. Одоо хариу ирээгүй хүмүүст бол бид нар одоо таних ороогүй байна гэлтэй нь биш. Бид бас одоо нэг үгэл хэлчихье. Элч сайдын яамн дээр харьцангуй хүч чадал муутай штэ. 2500 хүн лөө өдөрт нэг удаа уцтаад байх боломж харамсалтай биднэрт алга гэдгийг бас манай иргэд ойлгоно үз. Одоо зөвхөн л жишээ болгоод хэлэхэд бол өвчтөе хүн 200 гарцсан байж байгаа. Ахмад 200 хүрж байгаа. Хүүхэд 200 хүрж байгаа. Зөвхөн энэ гурван категори нийлээл 600. 2 онгоц дүүрэн хүн болж байгаа. Тийм учраас бас бид нэр одоо эмнэлгийн мэрэгчлэнүүд биш учраас энэ нэрээ өвчтөе, энэ илүү хүнд өвчтөе гэж ялгах боломж биднэрт байхгүй. Тийм учраас бүх материалыг авсаргаад Улаанбаатар явуулж байгаа. Тэнд нь одоо мэрэгжлийн улсууд нь үзэж байгаа. Одоо энийг шийдэж байгаа байхаа гэж би ингэж бодож байна. Дараагийн асуулт нь одоо хэрвээ энэ удаагийн нислэг амжилттай болвол дахиж тусгай ургийн нислэг одоо хийх бодол байгаа юу? Төлөвлөгөө байгаа юу? Би түрүү хэлсэн 2500 хүн хүсэлтэй байна гэж. Тэгэхээр зэрэг дахиж тусгай ургийн нислэг хийх асуудал бол бид нар Америкийн талд тавина. Энэ нислэгээр бол би зогсохгүй гэж бодож байна. Тийм учраас бас иргэд энд хүлээцтэй хандаад эхний нислэг дээр аль болохоор одоо ном журмынхаа дагуу бүх зүйлийг хийвэл дараагийн нислэг дээр бас монголчууд чинь дүрм журмынхаа дагуу юм хийдэг юм гэд зөвшөөрөл авахд бас нэлээд амар байх болов уу гэж би хувьдаа бодож байгаа. Нислэг зохиолуулж байгаа одоо тохиолдол бол бас Улаанбаатарт байгаа тусгаарлах байрны хүчин чадал эмч одоо эмчлэх боловсон хүчний нөөц гэдэг тэр байтугай одоо эмчилгээний бэлтгэл тэгээд одоо тест одоо төхөөрөм уяатай байдаг гэдгийг бас иргэд ойлгож байгаа холбоотой байдаг гэж. Зөвхөн одоо манай нислэг нисхийн өмнө сая Австрали руу нисээд ирлээ. Иргэдээ аваад ирлээ. Энтхэр рүү нисээд иргэдээ аваад ирлээ. Казахстан руу нисээд иргэдээ аваад ирлээ. Токио руу нисээд иргэдээ аваад ирлээ. Одоо ингээд энэ дөрвөн нислэг гэхэд бол бараг 1000 хүн болчихж байгаа. Тийм учраас одоо энэ хүмүүсийн одоо нөгөө тусгаарлалтын хугацааг үүсээд одоо дахиад хүн авах боломжтой болох хугацааг бид нэр хүлээж ийс дараагийн нислэгээ захиална гэж ингэж бодож байна. За энэ яагаад Америкийн нэгдсэн улсаас ирж байгаа хүмүүсээс бол ковидын тест авахгүй байгаа учраас Америкийн нэгдсэн улсаас ирсэн хүмүүсийг халдвар төвчин судлалын үндэсний төвд авч байгаа. За тэр төв маань бас орны тоонд хязгаарлагдмал учраас бас ийм хязгаарлалтууд үйлчилж байгаа гэдгийг бас иргэд ойлгох байхаа гэж найдаж байна. Ер нь одоо COVID-19-ийн нөхцөл байдлын өмнө ч гэсэн одоо Америк нэгдсэн улс руу байнгын нислэг явуулах тийм яриа хэлцэл өмнө бас сонсогдож байсан. Одоо хэрвээ энэ хэвээрээ явж байгаа юу? Явж байгаа бол яг ямар шатантай явж байгаа? Ер нь одоо монголчууд Монгол руугаа шууд нислэг хийм боломж одоо хэр ойр байна вэ? За Америкийн нэгдсэн улстай байнгын нислэг үүлдэхин тулд бид нэр агаарын тээврийн хэлэлцээр байгуулах ёстой. Энэ агаарын тээврийн хэлэлцээрийг байгуулахын тулд бид нэр нээлттэй тэнгэрийн гэрээнд гар үсэг зурх ёстой.
хоёрдугаар Америкийн нэгдсэн улсын иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын нөхцөлийг бид хангах хэрэгтэй. Энэ хоёр ажил аль аль нь хийгдээгүй байгаа учраас одоо тусгай үүргийн нислэг хэлбэрээр энэ ажлыг бид нар зохион байгуулж байгаа. Цаашдаа бол харилцааны юм тогтмол нислэгтэй болов гэвэл энэ хоёр ажлыг бид нэр хийх шаардлагатай. За нээлттэй тэнгисийн гэрээний хувьд бол энд одоо нэгдэх хэсэг асуудал нь удахгүй шинээр бүрдэх парламентаар хэлцэгдэх байх гэж би бодож байгаа. Яг гэвэл агаарын тээврийн салбарт баримтлах төрийн бодлогын үргэлжлэх хугацаа 2020 оноор дуусж байгаа. Тийм учраас шинэ одоо төрийн бодлого орж ирнэ. Тэгээд тэр төрийн бодлого дээр энэ нээлттэй тэнгэрийн гэрээнд гар үсэг зурх үгүй гэдэг асуудлаа Монгол төр шийдэх ёстой. За тэрний дараа бол манай Монголын иргэний агаарын тээвэр бол эдний иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын шаардлагыг хангахын шалгалтуудыг хийх ёстой. За энд бас хүлээгдэжсэн нэг зүйл бол хөшгийн хөндийн шинэ онгоцны буудлын байсан. За энэ намар хөшгийн хөндийн шинэ онгоцны буудлын ашиглалтанд орчин өөрөөр хэлбэл аюулгүй байдлын шаардлага хангасан нисэх буудал бол бий болчихно гэж ингэж ойлгож байгаа. Тэгээд одоо энэ бүх шаардлагууд биелэгдэх юм бол цаашдаа бид нэр Америкийн нэгдсэн улстай шууд нислэг хийх болцоотой болно гэж ингэж би харж байгаамаа. За хоёулаа буцаад нөгөө тусгай үүргийн нислэг рүү төр ороодох юм. Одоо хүмүүсийн зүгээс ирж байгаа бас нэг том асуулт бол эчин сайдын яамдууд дээр дипломат байгууллагууд дээр бүртгүүлсэн хүмүүсийн нэрсийг яагаад одоо нээлттэй олон нийтэд харуулж болдгоо юм бэ? Хүмүүс өөрсдөө нэрийн жагсаалтыг одоо хараад хянаад байх боломж байдгүй мүү гэдэг асуултыг асууж өгөөрэй гэсэн юм аа. Бид нар дээр бүртгүүлж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг нийтэд ил тавих боломж байхгүй. Яг гэвэл энэ нэрсийн жагсаалт дээр хүний хувийн мэдээлэл агуулгадж байгаа. Төгөлдөр гэдэг хүн хэдэн настай, ямар дугаартай паспорттай, ямар өвчнөөр өвдөж байгаа, айл эмнэлэгт хэвтэж байгаа гэдэг мэдээллийг бид нар нийтэд тавьж бол болохгүй л дээ. Тийм учраас бидний мэдээллийг нийтэд өгч чадахгүй юм нөхцөл байдалтай болчихж байгаа. Тусгай үүргийн нислэгэнд суух хүмүүсийн нэрсийн жагсаалт бол хуулийнхаа дагуу МЯД гэдэг компани өмч болчихсон. Тайсан жирэл лист чинь тухайн компани өмч болчихсон. Тийм учраас бид нэр хувийн компани өмчийг аваад дэлхийд даяар зарлаад ийж болохгүй. Тухайн компани нь өөрөө шийдэд өмчөө өөрөө шийдэд гаргаж зарлуул тэр хэрэг. Гэхдээ элчсэдийн яам бол энд одоо халдах боломж байдгүй гэдгийг бас иргэд ойлгох хаа гэж найдаж байна. Одоо 6 сарын 23-нд буцах нислэгийн одоо нислэгээр буцах хүмүүсийн нэрс хизээгээр тодорхой олох бол танд баримжаа байна. За бид нар энэ 23-ны нислэг бол тусгай үүргийн нислэг учраас жоохон онцгой нөхцөл байдалтай байгаа. Тийм учраас ер нь эрх нэгдэх гэхэд бүх нэрс бол тодорчих байхаа. Яг гэвэл тусгай үүргийн нислэг учраас бид нар нислэгийн зөвшөөрлөө авч гүйцэхийн тулд зорчигчдын нэрсийг Америкийн талд өгсөн байх хэрэгтэй. Тийм учраас бид нар бусад нислэгтэй харьцуулах юм бол энэ нэрсийг маш их эрт өгөх шаардлагатай болж байгаа. Тэгэхдээ одоогоор бол улсын онцгой комиссараас бол нэрсүүд нь ирээгүй. За дараагийн асуулт нь одоо хэрвээ тусгай үүргийн нислэг багтаж чадахгүй байгаа энд одоо визний хугацаа дууссан буцах зайлшгүй шаардлагатай хүмүүст өөр одоо ямар арга замууд байна вэ? Зөвхөн одоо Америк нэгдсэн улсад тусгай үүргийн нислэг биш өөр ямар арга замаар хамгийн урдан буцах ийм боломж одоо таны зүгээс мэдээлэл өгөх юм байна. За бүгд тусгай үүргийн нислэгэнд багч чадахгүй гэдгийг бол харамсалтай нь одоо бүгд ойлгож байгаа байх. Бид нар бол иргэдэд зориулаад хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. За мэдээж хэрэг энд байгаа хүмүүсийн хувьд нэгдүгээр ээлжинд эрүүл мэндийн асуудал байгаа учраас Монголын хоёр даатгалын компанитай ярилцаад Америкийн нэгдсэн улсад байгаа хүмүүст эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжийг бол нээж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт байгаа Агмаатан сатанд нь тийшээ хандаад ханыг эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой энэ мэдээлэл элчсэдийн яамны вебсайтн дээр байгаа. За хүмүүс мөнгөгүй болчих аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг хараад энд бас одоо үйлчлэгээ, үйл ажиллагаа явуулдаг Монгол компаниудтайгаа ярилцж байгаад одоо таны ах トゥ хамаатан садан танд мөнгө гуйлах тохиолдолд хураамжгүйгээр мөнгөний гуйлах тохиолдол бол хийгдсэн ийм байдалтай байгаа. За ер нь бол
тусгай үүргийн нислэг цаашаа үргэлжлэнэ гэж би харж байгаа. Тэгэхээр эхний нислэгээ юу ч гэсэн хийчи, амжилттай хийчи, тэрний дараа дараагийн нислэгийн асуудлаа бид нэр ярьж эхлэн. За тэр болтол бол визний хугацаа дуусж байгаа хүмүүс бол визээ сонгуулахаар хандах холбоосууд нь бол манай элчилгээний яамны вебсайтн дээр байж байгаа. За харин тэн дээр нэг зүйлийг энд онцолж хэлэхэд тэр визний хураамжаас чөлөөлөгдөх хүсэл гаргах холбоос бид нэр тавьсан. За энүүгээр ингээд орохлоор одоо татгалзаад байна гэсэн гомдол нэлээд иргэн ирүүлж байгаа. Тэгээд энийг бол хэрвээ татгалзаж байгаа та бүх материал юмдаа хандаад хэлэхгүй бол бид нэр зүгээр утгаар ярьсан тохиолдолд ямар шалтгаанаар тэр танд виз чинь татгалзаж байгаа энийг бол би мэдэхгүй, бид мэдэх боломжгүй. Тийм учраас деталийн үзчихэж халийн талд асуудал тавьдаг юм аа. Нэгэн олон тохиолдолд одоо бидний үзсэн олон тохиолдол бол иргэн Америкийн нэгдсэн улсын виз мэдүүлэхдээ өөрөө санхүүгийн өндөр боломжтой гэж одоо их мөнгө дүн тэр бичиж харуулсан байдаг. Одоо бодвол тийм боломжтой байдагч байх, байдаггүйч байх. Гэхдээ Америкийн нэгдсэн улсад байгаа таны мэдээллийн санд энэ хүн бол $40,000 гэдэг бүртгийдэд орчихсон байдаг. Энэ дээр үндэслээд хүмүүс татгалзах явдал бол гарч байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Энэ дээр бол мэдээж хэрэг энэ бол манай Монголын төрийн гаргаж байгаа шийдвэр биш, Америкийн нэгдсэн улсын засгийн газрын шийдвэр байдаг учраас бид яг тухайн тохиолдолд нөхцөлийг бас харж асуудал тавих шаардлагатай байдаг гэдгийг бас хэлэх нь зүйтэй гэж ингэж бодож байна. Баярлалаа. За тэгээд ярилцлагын төгсгөлд Америк нэгдсэн улсад байгаа суугуул болон явуул одоо монголчуудаа хандаж элчин сайдын зүгээс одоо захиж хэлэх үг байгаа юу? Анхааруулга, сэрэмжлүүлэг, зарлалын чанартай зүйл байна уу? За тэгээ энд байгаа монголчуудаа хандаад хэдэн зүйл хэлье. Энэ онцгой нөхцөл байдал үүснээс хойш Монгол улс 17 удаагийн тусгай нислэгээр 9600 иргэнэ татж авсан байна. Америкийн нэгдсэн улсад бүртгэлтэй байгаа 2500 иргэнээс за бид нар одоо энэ удаагийн тусгай нислэгийг хийж чадах юм бол 500-аад хүн буцаачнаа. Өөрөөр 5-1 нь бол бид нар буцаачнаа. Цаашдаа энэ ажлыг бид нар үргэлжлүүлэн хийн. Тийм болохоор зэрэг бас бидний ажилд ойлгож хандаарай гэж та бүхэнд одоо хүсье. Одоо улс бол чадлаараа хичээж. Гэхдээ бидний чадал бас харамсалтай нь хязгаартай гэдгийг бас та бүхэн ойлгох байхаа гэж бодож байна. Америкийн нэгдсэн улсад одоо зарим муж улсууд их эртнээс одоо хязгаарлалтаас гарсан, хязгаарлалтаа авснаас болоод энэ ковидын халдвар нэмэгдэх тохиолдол ажиглагдаж эхэлж байна. За саяхан болж өнгөрсөн жагсаалуудын дараа одоо халдвар нэмэгдсэн эсэх нь бол хэд хоногоос тодрох байх. Энтэй холбогдуулаад бас иргэддээ захихад ер нь бол аль болохоор юм олон хүн өмсөн шуугсан газар, ялангуяа жагсаал цуглаан болж байгаа газар, тэрнийг дагаад эмх замбрааг үүсч болцсохгүй газараар явахгүй байхыг бас та бүхэндээ хүсье гэж ингэж бодож байна. За энд бас монголчуудын төрийн бус байгууллагууд бас санаачлаг гаргаад Монгол иргэдэд нэлээд ядарсан, зөдөрсөн Монгол иргэдэд туслан дэмжлэг үзүүлэх ажил явагдаж байгаа. Элчилгээний яамыг чадлаараа бас дэмжиж зохион байгуулалт нь оролцоод явж байгаа. Тийм болохоор хотод байгаа монголчуудын холбоо, монголчуудын төрийн бус байгууллагын бас бие биенийг дэмжиж ийм үед хэл усгүй хүн байж болно, мөнгө төгрөг муутай хүн байж болно. Ямар боломж тухайн мужид байгааг мэдэхгүй хүмүүс байж болно. Тийм болохоор зэрэг эндээ удсан нөхцөл байдлаа мэддэг хэлтэй устайнууд нь бол бас бие биендээ тус дэмжлэг болж байгаарэ гэж ингэж хүсэх байна. За хамгийн эцэст нь хэлэхэд нэг баярт мэдээ дуулгахад бол бас Чикаго хотод манай хамгийн олон монголчууд амьдардаг гэдгийг бүгдээр мэдэх баг. Энэ би томилогдож ирснээс хойш Чикагод ерөнхий консулын газар байгуулах асуудлыг хөөцөлдлөө. Тэгээд одоо энэ асуудал маань бол саяхан 7 байна уу 10 хоногийн өмнө Америкийн талаас Чикагод одоо консулын газар байгуулахад татгалзах зөвлөгөө гэсэн зөвшөөрлөө гаргаж өглөө.
манай хуулийн дагуу бол Америк талын зөвшөөрлийг авсны дараа улсын хурлын шийдвэр гарах ёстой байдаг. Яг одоо Монголд одоо сонгуул явагдаж байна. Тийм болохоор зэрэг сонгуулийн дүнгээр байгуулагдах шинэ улсын хурлаар энэ асуудлыг хэлцэгдэх шийдвэрийн гарна ухаа гэж ингэж бодож байна. Гэхдээ хувьдаа бодоход бол ямар ч байсан энэ ондоо багтаад Чикагод манай консулын газар байгуулагдах энэ болцоотой болчихсон байна. Тэгээд энэ баяртай мэдээг бас дуулгаж ийм яриаг төгсгий дөө. За тэгээд цаг зав гаргаж манай Төгөлдөр ТV сувгийн одоо үзэгчдэд ярилцлага өгсөн, дэлгэрэнгүй сайхан хариулт өгсөн та бүхэнд баярлалаа. Тэгээд цаашдаа Монголын элчин сайдын яамны одоо мэдээг сард нэг удаа манай сувгаар тогтмол явуулж явах сандыг одоо манай Төгөлдөр ТV-ийн сувгаас та бүхэнд тавьж байна. Болно. Болгүй яах вэ? Юу хоорондоо цагаа тохирж байгаад тэр яриагаа хийчихье. За ингээд их ажлын хажуугаар цаг зав гаргаж манай Төгөлдөр ТV сувгад ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Танд болон танай элчин сайдын яамны хамт олон цаашдын ажилд өндөр амжилт хүсье. За баярлалаа. За ингээд элчин сайд Отхон баярыг ярилцлагыг та бүхэнд хүргэлээ. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар дахин уулзах хүртэл түр баяртай.